сайн байна уу? Таны амьдралдаа үзсэн хамгийн шилдэг аниме юу вэ? JoJo's Bizarre Adventure. Зураглал нь бусад анимуудаас хамаагүй содон. Тэгээд гарч байгаа үйл явдлууд нь яг нэг өвөрмөц байдаг нэршгэ JoJo-гийн ачааргалтай л явдлууд гэдэг шиг тийм ачааргалтай үйл явдал нэлээд гардаг. Хамгийн таалагддаг дүр чинь юм бэ? За тэр part 3 дээр нь гардаг Kakyo no Ryaki гэдэг дүр. Тэгвэл хамгийн их таалагдсан эсвэл сэтгэл хөдлөсөн тийм хэсэг сцен гэвэл Сцен уу? За хэрвээ үзсэн хүмүүс нь мэдж байгаа баха. Тэр part 3-ын төгсгөлд Dio гэдэг эсрэг дүртэйгээ тулалддаг байхгүй. Тэр үед дээр яг нөгөө нэг стандныхын чадвар нь мэддэхгүй үед яг амиа цалислаа тэрийг бусдаа хэлээд өөрөө өгдөг. Тэр хамгийн сэтгэл хөдлөсөн юмнаас. баярлаа. За баярлаа. Наруто юм бол. Mushoku Tensei. Тэр анime дээр нөө Orsted гэж гарч ирдэ шүү дээ. Яг тэрнтэй яг зодолдоод яг ингээд яг үхээд яг амилдаг хэсэг тэр нь яг би яг хамгийн их нөгөө гайхчихсан. Attack on Titan. Тэгээ ингээд нэг тийм юу лээ. Подгаалтдаг гэсэн үү? Oh my god, yes. Үгүй тэрний дараад нь ингээд дараа нь ойлгоцсон байгаа хэсэг бүр ингээд ойлмаар санагдаад шийдээ. Тэгтээ босчдээд гоё харагддаг гэсэн. Initial D-ийн амар саундтракууд нь ингээд надад амар рекоменд гардаг. Лугаас сонсонгол ингээд цаасвал ингээд дүц гэл айгуу гоё өсдөг. Энэ тэр гоё аниме юм шиг байна. Лугаасаа тэгэл жаагууд үзэх юм бол ингээд хаадгалж байгаа нэг машины сонирхолтой олгож байгаа юм шиг лээ. Баярлаа. Дими ухааны. Эгэ дими биш. Айгуу гоё өгсөн яа. Чиний амьдралдаа үзчихсэн хамгийн гоё аниме юу вэ? One Piece юм байна. One Piece. За яагаад вэ? Мэдхгүй угаасаа хамгийн хүчтэйсэн. Tokyo Revengers За яагаад бас энэ анимыг нэрлэж байгаа? Plot twist нэ. Дунгот нөө буцаж очоод нөө сав. Баярлаа. Ghibli-ийн нөгөө Ponyo. Ponyo. Яагаад дуртай юм бол? Зөөл амар хөөрхөн. За баярлаа. Нөгөө нэг дүүн үхээд ахан дайнд яагаад гэдэг нөгөө нэг дингийн юу лээ? Ghibli-гийн дингийн ирэх өмлцчлээ лээ. Гэр зохны. Гэр зохны. Тийм. Тэр бүр амар сэтгэл хангасан. яагаад дуртай вэ? Яагаад гэвэл тэр чинь дайны хэцүү үед өөрийгөө биш дүүгээ гэж явсан. Өөрийнхөө төлөө биш. Тэгээд дүүгийнхэн төлөө яваад дүүн хамгийн сүүлд үхээд дуусна шүү дээ. Тэгэхэд ямар их гониг харуулсан тэрний зүрхэнд хурж байгааг тэр нэг тэр чигээр хараад зургаар мэдээж хасаад боконоо битээ. Full Alchemist. 君の最後は涙じゃないよずっと苦しく背負ってくんだ出口見えない感情迷路に誰を待ってるの白いノートに綴ったようにもっと素直に吐き出したいよ Дүрийнх нь зураглал тэгээд яг тэр нөгөө тухайн хүний
зохиолн таалагддаг. Хана Би бол их аним үздэг. Гэхдээ Dragon Ball амар гоё. дуртай дөрөв эсвэл Дуртай таалагддаг зүйл нь юу вэ? Фриза тэгээд таалагддаг зүйл гэвэл тэгээд мэдээ зохиол гоё нөхөрлөл тууштай байдлыг харуулсан. Анима. Тий аним. Dragon Ball. Code Geass. За юу таалагддаг вэ? Code Geass яг storyline нь storyline дээр түүхтэй төсөл мөсгөл ер нь бол ингээд бүх story нь таалгалаа. За баярлалаа. За. The One Punch Man л ах та. Нөө 86 штэ. Гарч байгаа үйл явдал, адил явдал нь бүр ингээд World Create ингээд бүр амар гоё заяа. Тэ бүр Амар том ертөнц үү? тэ амар том. За баярлалаа. Сарлаа. Зөв супер хүчтэй байх Тийм тийм. Отосагагийн дүү нэлөө нөгөө нэг яг өнгөрөх үед нөгөө нэг ах нь ингээд дүүгээ ингээд авраад тэр үеийн надад амар сэтгэл үлдээд тий амар дуртай юм болсон. Your line. Аримагийн сүүлийн перформанс нь гоё байдаг. Аним үздэг шүү дээ. Тийм үү. Өөр бүрийн хэмжээний жилбиг аним интерес. Анима. Тийм. Аним ер нь үздэг юм аа. Тийм үү. Spirit Java интер үзэж байгаагүй юу? Үгүй ээ. Үгүй юу. Ховлын явдаг цамхаг гэдэг. Үгүй ээ. Үгүй юу. Үзэж байгаагүй. Netflix-ээс үзэж байгаагүй юу? Тий. Үгүй юу. За. Spirit Away гэж. Spirit Java Хаку юу хөөрхөн. таалагддаг вэ? Хаку амар хөөрхөн. Ингээ луу байдаг болохоор тэр айгу өгдөгтэй. Гоё байдаг. Нөгөө Ава Haruride гэдэг цэгэр хаврын тэнгэр үлээ. За. Тэр амар. Юу таалагддаг вэ? Тэрний яг нэг зураглан тэгээ яг нэг яг плот үйл явдал нь амар. Хандрахаа. Юу таалагддаг вэ? Юу таалагддаг вэ? Плот нь таалагддаг. Дуртай дөрөв нь гэвэл Дуртай Phantom Trophy Fate. Тийм ч хянин үздэг л дээ. Гэтэ хамгийн сүүлд үзсэн Cyberpunk. Юу лээ? Ямар ч байсан нэг сурагч хүүхэд байдаг. Тэгээд багштай дуулчихдаг. нэг ангитай. Нөгөө Бороо ярьж билүү. Сайн санахгүй байна юм чинь. Мөнгөсийн цэцэрлэг. Тийм. Миний амьдралыг харуулдаг байгаа юм шиг гэх юм уу? Түмэн надтай яг ойрхон байдаг гэх юм уу? Аним үздэг үү? Үгүй. Үгүй юу. Ерөөсөө өгт үздэг үү? Аха. Өөр жилбиг анимудаас үзэж байгаагүй юу? Жилбиг анимудаас үзэж байгаагүй юу? Жилбиг. Жилби. Тий. Юу юм? Аним. Ямар төрлийн? Тоглоом биш аним. Ерөөсөө үздэг юм тий. Тий. За баярлалаа. Санаа амьдралаа үзсэн хамгийн шилдэг аним ямар аним бэ? Миний шилдэг кино гэх юм бол зааж байгаа энэ бол амар Аним шүү. аним уу? Аним. Аним гэв юм бол юу штэ. Evangelion. Neon Genesis Evangelion. 青い風が今
私だけをただ見つめて微笑んでるあなた Тий яг ингээд миний ингээд сэтгэл хоногсон юу бол тэр л байна да. Тэг. Тэгвэл хүмүүс санал болвол ямар юм Санал болгох гэх юм бол миний хувьд гэх юм бол Cowboy Bebop тэр storyline дээр бол амар маш гоё болохоор тэг. Би одоо тэгж л хэлэх юм да. За баярлалаа. Баярлалаа.